Хай. Нөхөр маань сая ажилдаа явчаад тэгэд эргээ залгаж гин. Тэгэд яасан гэдгсэн чинь уг нь бит 3 маргааш үдээс хойш Бээжин л буцах хэрэгтэй байсан. Тэгсэн чинь нөхрийн ажил амжсангүй. Анхнаас нь нэг хийх ёстой юм а хийж дуусгаж амжсангүй гэд дахиад 7 хоног хойшлуулах шаардлагатай болчлоо гэд. Тэгэд бит хоёрыг гэлс билетээ хойшлуулж болох нь үгүй хараадах гэд. Тэгэхэд би харсан чинь нэг хүний сая 500 мянган төгрөг. Тэгэхээр ч 2 хүний 3 сая. Йоо бүр хоёр талтаа анх билет авсантай адилхан үнээр авна гэж юу гэсэн тийм үстэй зүгээр л нэг талтаа хойшлуулъя гэснээс биш. Йоо амар тэнэг. Тэгээ бит хоёр ийм мөнгө өрсөн доор маргааш зүгээр анханасаа товлсон ёсороо буцаас тэгээд нөхөр маань хөрхий. Дахиад нэг 7 хоног ажиллах юм шиг байна. Тэгээд буцах бах та. Намна өнөөдөр буудал дээр ирэхдээ надад авчирсан цамцыг хараа. Йоо ямар тэмтэй гэж юу. За ингэсэн. Би угаасаа 2 хэлж уцтай ирсэн. Тэгээд ээлжлэл өмсөө таньда тэгээд хөрхий зураг мураг авахлах бол нэг өдөр ямар их юм амжилтын гэмээр нэг л уцтайгаа ингээл амар болон зурган дээр гараад энэ тэргээд зүгээр хальт ирсэн байхгүй юу. Тэг намнаа тэгсэн чинь та ямар уцсан дуртай энэ тэр гэтэнгүүд нь мэдээч юм өнгөлөг ягаан өнгөн дуртай. Тэгээд энтгийн охтууд амар юм гоё өслөг хувц айгүй их өмсдөг юм. Нэг тиймэрхүү материалын дуртай хата энэ тэргээ ярьсан байсан. Тэг тэрийг ч нэг ханзаараа үдгсэн чинь намнаа өнөөдөр хамир тэнэг за хамир тэнэг чаашаа. За сайхан сэтгэлээр ууган за. Надаа ягаан өнгөтэй юм өслөг материалтай цамц аваад хүрээд ирсэн. Танд би хэлхийгээд ёо. Сэтгэлийн сайхан ч гэсэн бодолтой. Илүүдл чинтэй хүнд ягаан өнгөтэй өслөг хувц чинь тэгэл яаж яваа харагдах талаар бодох ёстой өстэй. Би зүгээр тэгж хэлсэн нь яг тиймийг авна гэсэн үг биш шүү дээ. Ёо. За гэхдээ хүр харагцсан, өнгөлөг гоё харагцсан. Тэгсэн ч гэсэн ямар тоорой байгаа шүү дээ. Ёо. Мэдрэгэл хэрэгтэй өстэй. За тэгтээ гайгүй гоё. Үгүй гэтэл нөө за мэдгүй. За гоё. Тэгсэн ч гэсэн мэдрэмжтэй авах хэрэгтэй за. За өнөөдөр намнаа хөвгт 3 парк орч тоглосон. Тэгэл алсын харагч дээр суугаад тэгэл ер нь жоох хүүхдэд явдаг хүмүүсийн аялал бол баг ойлгомжтой гэдэм дөө. Залуучууд бол тэгэл ингээл гой газар ороод ингэж болно шүү дээ. Хүүхдэд бол заавал тэгэл парк, тоглоом, сонирхолтой зүйлсээр явахаас өөр аргагүй байдгийг. Гэтэ яг үе зүгээрээ бит хоёроос туртай. Тэгээд хажуугийнхан моолоор явчихсан чинь намайг маникюр хийлэг хумсаа анцлуулгээд тэгээд бит хоёрны газар орсон. Тэгсэн чинь үнэн амар үнэтэй хэлсэн юм анханасаа. Одоо 300 мянган төгрөг заа. Йоо би бүр сонсол. Ямар үнэтэй гэсэн чинь намна. За баг иймэрдүү байх гэдэг юм да. Гэхдээ Японы маникюрыг айгу гоё хийдэг тийм тав хийлгээ үтчихээ энэ тэр гэдээс аахгүй юу. Тэгээ би хийлгэсэн намнаа өөрөө хийлгэх гэсэн чинь хамаагүй нэг ганцхан маникюрчтэй. Тэгэд ээлжлээд хийн гэвэл баг тэр чинь 3 цаг болчих штеп. Тэгээд за гэдэг би хийлгэсэн. Үнтэй ч гэсэн амар хөөрхөн санагдсан амар гоё харагдаж байна. Үнийг бодмооргүй байна. Зүгээр гоё харагдаж байна. За ер нь Японд хаялал маань өнөөдөр ингээд дуусаад маргааш буцах болохоор ингээл болж ах шивдэ. Дутуу хүчсэн юу аавь гэвэл байгаа шүү. Шоудаагүй. Яг намнаа хоёр ингээл орой гараад шоудах гингүүд намнаа дандаа олон юм ярьдаг заа. За одоо хойлоо энэ газараас танаа хүртэл таксид гэж баг 500 мянган төгрөг. Юу гэж таксид 500 мянган төгрөг өгч болох юм тийм үстэй. Ямар ч гэсэн тийм болно. Хэрв таксид гуйвал хойлоо маргааш өглөөний үүрийн 5 цаг хүртэл хүлээжээд метро ажиллангууд метрогоор явна. Гэт тэгээ айлгаад идэх цаа амар ядаргаатай. Тэгэд би нэг хальт зөргөлдгийг. За тэгвэл хойлоо маргааш 5 цаг хүртэл хүлээж чадах байхаа гэд хэдий. Тэнгүүд нэгсэн ядархан юм шиг санагдаад за болио хин 5 цаг хүртэл метро үлээжэд энэ тэгснээс зүгээр харьцгаая гэж тэгдэг за. Тэгсээр хаад яг бааранд нь орж ховдож чадаагүй. Тэр нь харамсалтай. Хэрв жоохон дулаахан үед ирвэл бас тэгэл байж штэ. Миний бодлоор гэхдээ 5 цаг хүртэл гэвэл тэгээ уугаал тэгэл жоохон шоудж итэл өсрөл 2-3 цаг болох үстэй. Тэрнээс биш би баг унтчих байхаа энэ тэнд. Тийм ч баг худлааж магадгүй. Тэгэд
Өөр нэг амжуулаагүй юм нь болохоор байгалийн аршаан. Японч угаасаа байгалийн аршаанаар алдартай шүү дээ. Тэгээ тийш орё гэж айгүй хэрсэн. Тэг нөхөр маань өдөртөө ажилдаа байдаг болохоор хүүхэд 3 орно шүү дээ тий. Тэгэхээр хүн маань эрэгтэй юм чинь нөгөө охтуудын эмэгтэйчүүдийн талд орж чадахгүй шүү дээ. Тэгээд ганцаараа нь эрэгтэй талд оруулж болохгүй. Тэгэл ямар хүүгээ дагуулад эмэгтэй талд оролттой нэш угаасаа оруулахчгүй байх. Хүн маань ч орохгүй. Хүн маань одоо бүр надтай хамт усанд орох надаар бие угаалгах дургу болсон байхгүй дандаа автаа хордог болсон. Тийм ч хүүд маань чийгүү гэж одоо тэгээд орой нөхрийг ирэхээр хамттай унсын орой гэхлээр тэгэл оройтой юм юм бол за гэж хойшлуулсараад халуусны аршин орж амтсангүй дээ. За манай хөрхөн намна явах чинь би угаасаа хэлсэн маргааш гаргаж өгд хэрэггүй бид нэр өөртөө явчих гэдгсэн чинь за л гэж хэлээ. Намна тэгжээд дулаар хаар ч юм уу эсвэл нэг заваа харчаад Бээжин дэрж магадгүй гэсэн. Эсвэл тэгэл бид нэр Монголд л улсах байх та. Бид 3 дахиж нэг ажиллаар л бишвэл Японд ирэх сонирхолтой цаашаа мэдээ. За тэгэд нэг хэрэггүй хаа. Ямар ч гэсэн нэг үтсэн болоо гэж юу. Гэтэ ер нь гоё хот гэдэм байх. Гоё улс гэдэм байх. Хөгжилтэй юм байна. Тэгэд бас үнэтэй юм байна. Гэтэ би нэг яг ингэж Японд ирснээсээ хойш ингээ өдөр болгоныхаа бичлэгийг ингээл хаашаа юу үтсэн гэлдээ дээр доор нь үнийн ингээд оруулаад байгаа штэ. Энийг болохоор ерөөсөө тэгж хүнд гайхуулчих юм уу те. Ерөөсөө тэм зориг байхгүй шүү за. Би өөрөө тэгэл энгийн л амьдэрдэг болохоор ийшээ тийшээ явах ямар нэг өвдөр үйлчлэгээ үзэх юм уу. Энэ болгонд миний хувьд ямар үнэтэй байх вэ? Ойролцоогоор ямар хөө төсөвтэй явах вэ гэдэг нь хамгийн чухал асуудал байдаг. Би дэлгүүрт ороод хүсэн юм харахаас илүү эхлээд миний авч чадахт мөнгөнд таарах нүггүй юу гэдэг нь хамгийн чухал байдаг. Тэгчээ тэр нэгэн дараа л мөнгөндөө тааруулж юм уу болохоор тэр ер нь аялал хийсэн ч гэсэн за нэг газрын үнийг бол бас нийт мэтээс болоод харч чадвал ойролцоо хоол унд ийм үзэр үйлчлэгээ өөр жижиг сажиг зүйлд өрөх мөнгө нь ямар хөө явах вэ гэдэг чинь бас амар чухал хэдэж штэ. Тэрэндээ санаа аваасаа гэсэндээ юм болгоныхоо орсон үйлчлэгээ авсан үйлчлэгээ болгоныхоо үнийг оруулж авдээ шүү за. Энийг аюул чухал гэж боддгоо. Миний хувьд чухал гэдэг. Тэгээд энэ удаагийн Японы авсан зардал зөвхөн хүү бот хоёрыг оруулахад одоо нөхрийнхийг огт оруулахгүй л гэхэд ер нь бараг 10 сая төгрөг давцсан. 10 саяас 11 сая төгрөг болсон. Тэгээ хүмүүс хамгийн их асууад байсан асуулт нь ингээл сарилж за Токио бич хоёр ямар ялгаатай аль нь л хөгжилтэй гоё байна гэдгийгсэн. Токио бол аль хэдийн хөгжсөн хот. Энэ нь бол за хотын төвийн ингээд засварлагдал үүдэг хэрнээ хуучин барилгуудаас нь мөн түнчлэн хүмүүсийн хоорондын нэг тийм хит уламжлалт, хуучинсаг харилцаанаас харж болно. Харин Бээжин хятад бол одоо он сурах гэж явах хүүхэд түүнд орчин үеийн мэдлэг мэдээлэл, хурд хүч бүгд байдаг. Тэгэд сайжирч яваа. Онцгийн төлөө тэмүүлж яваа. Гэхдээ Япон бол хизээний онц сурдаг хүүхэд. Онцоо хадгалах нь түүний зорилго. За бай.